Шинжлэх ухааны технологийн их сургуулиас Design Vitality олон улсын наадмыг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус наадам нь дизайны салбарын хэмжээнд судалгаа шинжилгээг хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, өнөөгийн тулгамдсан асуудал ололт амжилтаа дүгнэх цогц үйл ажиллагаа юм а. Тухайлбал наадмын эхний өдөр эрдэм шинжилгээ онол практикийн хурлаар эхэллээ. Энэ жилийн хувьд нийт 6 орны судлаачид оролцож байгаа бөгөөд дизайн урлалын салбарын өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж байна. Хуралд оролцогчдын хэлж байгаагаар уран бүтээлчид энэ жилээс дизайны урлагт орчин үеийн технологийн шийдэлд хүлхүү нэвтрүүлгийг зорж байгааг онцоллоо. Түүнчлэн орчин үеийн чиг хандлагатай уялдуулан дизайны салбарын боловсролын шинжилгээний асуудалд анхаарах нь чухал гэдгийг хэлж байна. За илтгэлийн сэдвээс харахад энэ жилийн манай илтгэгч нарын сэдэв бол дизайны боловсролд их анхаарлаа хандуулсан. Дизайны боловсролын тухай их олон илтгэлүүд байж байна. За мэдээж хэрэг AI гэдэг юм дэвшилтэт технологиг дизайнд яаж ашиглах тухай бас ийм илтгэлүүд байна. Бие биенээсээ суралцах, за хэн юу хийж гэн, ямар судалгаа хийж гэн гэдэгтээ танилцах байт гэдэг юм уу ингээд ийм байдалтай байгаа нь бол даваа талтай болж байгаа. Хотчлт их сүүлийн жилүүдэд хурцтай хөгжиж байгаагийн хэрээр мөн энэ бэлэн бүтээгдэхүүнтэй холбоотой хувцас үйлдвэрлэлийн хаягдал маш их өндөр түвшинд байгаа. Тэгэхээр бид нэр бас үүнийг бодолцох зайлшгүй шаардлагатай. Энэ маань хувцсны дизайнер бэлтгэж байгаа хувцсны үйлдвэрлэгч нарын хувьд бол үйлдвэрлэгч гэдэг утгаараа нэлээд хүчрхэг том тоглогч гэж ойлгож байна. Тэгэхээр энэ ойлголтыг ихтэй сургуулиудын боловсролд нэвтрүүлснээр гарах үр дүн нь бол тоологдохгүй, тийм нэлээд үн цэнтэй үр хөвчтэй байх болов гэсэн юм бодолтой байгаа. Монгол улсаас 5 их сургуулийн дизайны чиглэлийн сургалт явуулдаг 5 их сургууль бол Солонгосын 9 их сургуулийн бүтээлүүд тавигдсан байна. Өв уламжлалыг орчин үеийн түгээн дэлгэрүүлэх, орчин үеийн хэрэглээнд оруулах чиглэлээр дизайнууд нь гол концепцээ боловсруулж ер нь бүтээлүүдэд төрсөн байна. 3 өдөр үргэлжлэх тус наадмын хүрээнд тэнхлэг үзэсгэлэнг дэлгэн харуулсан уран бүтээлчдийн өнөөгийн дизайны чиг хандлагыг таниулах, тэдний хоорондын уялдаа холбоог хангах, харилцан туршлага хуваалцах чухал алхам болж байгааг зохион байгуулагчид тэмдэглэлээ. Үндэсний өв соёлын урлагийг дизайн технологи орчин үеийнхтэй хослуулах ийм сайхан завшаан гэж бид нар бол ойлгож байдаг. Тэгэхээр сурагч хүүхдүүд, багш нар маань харилцан бид нар бие биенээсээ туршлага судлаад хүн төрөлхтний дизайн технологийн ололтод жижигхэн ч болтугай хувь нэмэр оруулах юмсан гэж дуу турлангийн хамт олон бид нар бол хичээж идэг. Энэ хичээл зүтгэлийг маань үнэлээд энэ наадамд бас урьж оруулж агаад баяртай байна. 3D принтер ингээл принтер шиг хэвлээд болчих юм биш гэдэг ойлголт байдаг. Тэр бол үнэхээр буруу ташаа ойлголт. Яг ингээд процесс донд яг боддоор хийгээ явж байхад бол баг гар урлалын уламжлалт аргаар хийсэн зүйл нь илүү богино хугацаанд илүү бас зарим тохиолдолд илүү деталь сайтай үн цэнтэй байх болов шин. Тэгэхээр 2-оос 3 дахин илүү хүч хөдөлмөр ордог гэж би хэлж байна. Улаанбаатар дахь Русский дом төвд болж байгаа тус наадам энэ сарын 31-ний хүртэл үргэлжилнэ. Наадмын хүрээнд эрдэм шинжилгээний хурлаас гадна олон улсын экспертүүдийн онлайн лекц, дугуй ширээний ярилцлага зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.